Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Дэлгэр Мандах ур чадварын уралдаан сайн хичээл үйл ажиллагаанд үргэлж амжилттай оролцож, сургууль бус аймгийн хэмжээнд хичээл зааж, арга зүйгээ түгээн дэлгэрүүлсээр байна. Зарим амжилтаас нь дурдвал улсын төрөлдсөн Олимпиадын 2-ын даваанд Монгол бичгээр 2 дугаар байр, хан уул зогсолбор сургуулийн нэрэмжит Олимпиадад Монгол бичгээр 1 дугаар байр, Цэрэн ташаагсны нэрэмжит зүүн бүсийн Монголчийн Олимпиадад хошоо хүрэл медаль тус хүртсэн. Түүнчлэн Монгол бичгээр сургуулийнхаа танилцуулга манай сургуульд угт өрсжүүлэн бэлтгэж аймгийн хэмжээнд захимаар сурталчиллаа. Багш Дэлгэр Мандах дорнот идүү тест даалгаврын санд нийт 66 даалгавар боловсруулж байршуулснаас гадна монгол хэлний хичээлийн 3 багц даалгавар нь бага боловсролын багш нарын монгол хэлний үнэлгээний номонд хэвлэгдээд байна. Сар дахлын үеэс зайны сургалтын арга технологиг ашиглаж сурагчдын байршлын зураг гарган эцэгчүүдтэй хамтран ажиллаж мөн сурагчдаа онлайнаар уралдаан тэмцээнд оролцуулж ирлээ. Дэлгэр Мандах багшийн даасан анги хамт олон сургуулийнхаа урлагийн тэргүүний ангиар 8 удаа, спортын тэргүүний ангиар 4 удаа шалгарсан бөгөөд сургуулийн кросс гүйлтэнд тэргүүн байр, сургуулийн 2022 оны урлагийн наадамд тэргүүн байр, уран жиргэн наадамд бэлтгэсэн сурагчдад удаа дараа тэргүүн байр эзэлж байсан. Дэлгэр Мандах багш бие чадан ураатай ангийн ажлыг тогтмол зохион байгуулдаг. Хүүхдүүд хийсэн бүтээл гаргасан амжилтаараа бахархаж, цаашид ахиулан хөгжүүлэх сэдлийг төрүүлэх зорилгоор улирал бүр тухайн цаг үеийн төлөвлөгөөт ажил, хичээл сургалттай уялдуулан цаасан бүтээл хийх ажил зохион байгуулдаг байна. Багш Дэлгэр Мандах бүтээлчээр бичих арга зүй хичээл, үйл ажиллагаатай холбон ашиглах, зурж бүтээх чадвар тулгуурлан зохион бичих чадварыг хөгжүүлэх, суралцагчдын ойлгон унших чадварыг ахиулах, бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх арга зүй төслийг сургууль дээр хэрэгжүүлсэн зэрэг олон сайн туршлага арга зүй, шин санаачилгаа Дорнот аймгийн багш нарт түгээн дэлгэрүүлээд байна. Түүнчлэн Хөлбөмбөр сумын сургуулийн бага ангийн багш нартай богцтой багш арга хэмжээний хүрээнд хамтран ажиллаж арга зүй мэргэжлийн хөгжлийн бүлгийн туршлагаа хуваалцсан. Сургууль дээр хэрэгжсэн Данида төсөл болон аслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах, унган нутгаараа аялж мэдлэг бүтээцгээе, түмэн бор шагаа, тоглонгоо суралцах зэрэг олон төслийн бага бүрэлдэхүүнд орж итвэх санаачлагтай ажиллан хамт олноо зохион байгуулж ирлээ. Мөн сургууль дээр утсан хөгжмийн болон ширээний теннисний дугуйланг удирдан хичээллүүлж сурагчдынхаа урлаг спортын авьяас бэлгийг нээн хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Даасан ангийн эцэгчүүдийнхээ оролцоог тогтмол үнэлж, бусдад түгээн дэлгэрүүлж урамшуулахыг эрмэлздэг бөгөөд бидний соёл миний хүүхэд эцэгхийн уралдаанд 2 дугаар байр эзэлсэн амжилттай. Түүнчлэн сурагч Болор Сондрын ээж оюун сүрэн хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, хандлагын сайн туршлагын сан бүрдүүлэх үндэсний хэмжээний ажилд тоогоо цээжлэнгээ туршлага амжилттай хуваалцлаа. Эцэг эх зохицуулагчийн ажил даасан ангийн эцэг эхчүүд хуваарийн дагуу хамгийн идэвхтэй хамрагддаг бөгөөд сумын цагдаатай хамтран хүүхэд аюулгүй тээвэрлэлт, автомашины наалт, жолооч нарт зөвлөмж уриалга мэдээлэл өгч ажиллаж байна.